Улсын их хурлын дарга ирэх мөн шүү дээ. Монгол Улсын их хурлын гишүүн Мандхан нараас 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийн тогтвортой хөдөө аж ахуй гэсэн 12 дугаар зүйл тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд дунд хугацааны хөгжлийн зорилттой төлбөртэй байхын зүйтэй гэж өргөн мэдүүлсэн. Дээрх зохицуулалтаа нийцүүлж хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг хилцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс хөгжлийн бодлого төлөвлөлтөөний удирдлагын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах сандыг гаргаж байгууллагын орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын орооны нэгдсэн хурлаанаар хилцүүлнэ дэмжсэн болно. Хөгжлийн бодлого төлөвлөлтөөний удирдлагын тухай хууль нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хилцүүлгийг 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн чуулганы нэгдсэн хурлаанаар явуулах үед улсын их хурлын гишүүд уг хуулийн төс нь улсын их хурлын чуулганы хурлааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42-ийн 6-ад хэсэг заасан төсөл нь байнгын хороо уг төслийг хилцэж санал дүгнэлтэд холбогдох байнгын хороонд ирүүлсэн байна гэснийг үндэслэн эдийн засгийн байнгын хорооны хурлаанаар хилцүүлэх шаардлагатай гэж үзсэн тул хурлаан даргалах уг асуудыг дахин хилцүүлэхээр эдийн засгийн байнгын хороо болон байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд буцаасан болно. Эдийн засгийн байнгын хороо 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хурлаанаараа дээрх асуудлын төслийг хэлцэж Монгол Улсын чуулганы хурлааны дэгийн тухай хуулийн 39-ийн 5 дахь хэсгийг баримтлан хэлцэж санал дүгнэлтэд байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн болно. Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо 2026 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хурлаанаар Монгол Улсын их хурлын чуулганы хурлааны дэгийн тухай хуулийн 42-ийн 5 дахь хэсгийг баримтлан хөгжлийн бодлого төлөвлөлт удирдлагын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хилцүүлгийг дахин явууллаа. Байнгын хорооны хурлаанаа төслийн анхны хилцүүлгийг явуулах үед зашмын зөрүүтэй санал гараагүй тул улсын их хурлын гишүүн Жбатэрд нь улсын их хурлын чуулганы хурлааны дэгийн тухай хуулийн 39 дугаар зүйлийн 39-24 заасны дагуу хуулийн төслийн анхны хилцүүлгийг эцэслэн батлах үед үе шаттай нэгтгэн явуулах гэсэн гормын санал гаргасны байнгын хорооны хурлаанд оролцсон гишүүдийн олонхан дэмжсэн болно. Хөгжлийн бодлого төлөвлөлтөөний удирдлагын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай анхны хилцүүлгийг явуулсан талаарх дүгнэлтийг 5 хүнд хүргүүлсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ хөгжлийн бодлого төлөвлөлтөөний удирдлагын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай анхны хилцүүлгийг явуулсан талаарх байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлцэн шийдвэрлэхийг 5 хүнээс хүсье анхаарал хандуулсанд баярлалаа.